Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хэдүүлээ эхнэрийн солилцоо нэвтрүүлгийнхаа дараагийнхаа дугаараар уулзж байна. Эхнэрийн солилцоо нэвтрүүлэг маань Америк, Их Британи, Австрали гэсэн ийм гурван улсад бол аль бие усны эрхтэйгээр цацагддаг. Тэгээ өнөөдрийн маань ярих дугаар маань Австралийн Wife Swap Australia гэдэг Австрали нэвтрүүлгийнхаа нэг дугаар байгаа. Тэгээ season 1-ийн эпизод 3 заяа. За тэгээ би яг энийг нэг усанд орж явахдаа нэг хальт сонссон. Тэгсэн чинь ингээд нэг эхнэр нь болохоор А заагаан заяа. Нөгөөх нь болохоор юу ч гэсэн Америк бол биш. Арай өөр. Тэгээ би ингээд сонсоод ээжсэн чинь бүр амар хэрүүлтэй заяа. Амар хэрүүл болол үлэмэлэн тий. Баахан юм болоо. Тэгээ би бодсон. Энэ нөгөө нэг Аз эмэгтэй ингээд амар чимэг болохоор нөгөө ингээд хальт нүдэ нэг ингээ харангууд Аз руу ингээ дайраад байгаа байхгүй. Тэр Аз эмэгтэй рүү ингээ 2-3-аараа нийлж дайраадсан байхгүй. Тэгэхээр би за энэ дээрс амар болт юм байна да гэж одоо тэгээд үзэж дуусгасан. Тэгээд хідүүлээ хин рүүгээ дайрсан болохыг олж мэдцгээе заяа. Тэгээд таад манаас амар хөрх юм манайхаа. Миний өмнөх бичлэгэн дээр би ингээд нөгөө тэгсэн Google AdSense аккаунтаас болоод тэгэл бахан амьдралаа ярьсан шүү дээ. Тэгсэн чи хүмүүст дансаа үлдээч гэсэн байлээ. Би тэг амар ичээд байна. Тэг яг хоо энэ дээр үлдээч заяа. Амар ичээд байна. Хүсвэл мөнгө хийж болно. Хүсгүй бол лайка дараад сайхан саба дараад. Тэгээд манайхаа нэг намайг амар сайн дэмжиж байгаа нэг зүйл бол миний Instagram аккаунтыг дагах шүү. За би энэ Instagram-аа үлдээчээ. Тэгээ би Instagram-аа хөгжүүлээд ямар аахгүй тэгээд ер нь бол Instagram дээрээ жоохон дагагч хэрэгтэй байгаа. Тэгээд таад маань хүсвэл миний аккаунтыг дагаарай. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгэндээ орцгоё. Хин нь хинийгээ урж тасцсан бэ? Нөгөө Аз биш гэр бүл нь болохоор грек хэл байсан юм байлээ. Грек эцэгтэй Кристийн нөхөр Мартин болон 4 хүүхэд 12 тэжээвэр амьтантайгаа хангалуун сайхан амьдардаг. Тэгээд гэр нь бас амар заяа. Түүнтэй солигдох гэр бүл бол шал эсэргээрээ минималист Аз хэв маягтай гэр бүл болох гэрээ эцэгтэй Фуён, герман гаралтай нөхөр Оливер 2 охины хамт амьдардаг. Кристиних өнөр олуулаад тэгээд том охин нь болохоор 19 настай, бага охин нь 2-тэй. Тэгээд ер нь ингээд 19-с 2 насны хүүхдүүд байгаа болохоор дөрүүлээ ингээд бие бинийгээ харж хандаад тий нөгөө ер нь Монгол айшиг ингээд ихчнэр нь ингээд дүүнрээ өсгөөл тэгээ явчихсан тийм жаргалтай айлаа халуун дулаан уур амьсгалтай гэр бүл. За эдний нөхөр болох Мартин нь болохоор энэ 2 настай охиных нь аав юм шиг байгаа заяа. Нөгөө бусад 3 томынх нь аав бол биш. Тэгээ одоо partner гэж байгаа. Husband, wife биш, partner гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ Мартин өөрөө нэг компанитай ажиллаж гэртээ ирээ шууд гэрээ ажилдаа ордог. Тэгээ гэр бүлийн бүх гишүүндээ одоо өөр хоол хийж өгдөг гинэ. Би тийм мэдээгингүүд ингээл өөр хоол зориулж хийж өгдөг заяа. Тэгээ Кристин нөхрөө тодорхойлохдоо тэр манай грекийн гэрт байсан маш ажилсаг нэг илжгийг надад санагдуулдгаа гэв. За тэгээ нохоо шууд хийжээж байгаа. Тэгээ хамгийн том босс амтан нь Африкийн саарал төтгөний гэр орон хашаа хороо ямар байх нь нэг хамаагүй заваараа л хоолоо хийж идэл бөөндөө аз жаргалтай байх. Гол нь тэгээ хамт цагийг өнгөрөх. За oh my god нөгөө талд минималист гэр бүлийнхэн чинь бүр алдгийн байна. Аз гэр бүлүүд угаасаа чанга гэхдээ эднийх бүр чанга. Нөхөр Оливер нь охтыг машин хаалганд хүрэхийг хоригдсон. Хөлөөрөө шалан дээр хүрэх ёстой байхад ханан дээр яагаад гараараа хүрэх ёстой юм гэсэн үзэл сурталтай байгаа. Тэгээ мэдээч заяа охид гэртээ зураг зурах, плейдо нөгөөс баримлын шавар энэ төр тоглох ирэхгүй. Эхнэр Фуён охидод чихэр шоколад идхийг идүүлэхийг хоригдсон. Тэгээ өдөр нь ингэж хорчоод оройн нь 3 настай 4 настай 2 охиныг харанхуй өрөөнд нь үлдээгээд өөртөө унтахыг шаарддаг. Тэгээ хэрв шүн ингээ муухай зүүдлээд сэрвэл ээж аав унтж байгаа гэж бодоод зүгээр нүдэн анаад хөвт. Тэгээ ингээд тоглоомоо тэрвэрэд хөвтээ гэсэн ийм шаардлагыг тавьдаг заяа. Тэгээ шүн битгий өрөөнд орж ирээрээ гэж хэлж байгаа. Тэгээ хүүхдүүдийг ингэж тусна унтуулснаар аав ээж нь сайн нойр аванд хүүхдүүд ч гэсэн бие даахад тусалдаг гинэ. Нөхөр нь гэрийнхээ муухай болсон бүх юмнуудыг дорн засаа явдаг. Тэгээ туртаа юм нь буудалгаар хичээллэх гэж байгаа. Амар заяа creepy. За тэгээд энэ хоёрын хамгийн заваа юм гэх юм бол хоол хийх дургу. Тийм учраас дандаа нэг бэлэн, лаазалсан, нөөшөлсөн,
цэвэрлэхэд амар ямар хоололдог байгаа хүүхдүүдээ. Талах яам, борцог, жимс одоо юу байдیں۔ Тэ гаднаас авчирсан нэг тиймэрхүү юмар л ингээл хоол игээд төгдөг заяа. Йоо, манай Аз гэр бүлүүд чинь яа хоол моолонд амар сайн байдаг үстэй. Нэр хүн дунгаасан гэхгүй. Харгалалтыг дэмждэггүй 19 нас хүртлээр юу ч гэсэн илүүдэлжинтэй байж болохгүй гэсэн үзэл баримтлалтай Фуёны хувьд. За тэгээ бага охин Мэриама моделийн агентлагт бүртгүүлсэн байгаа. Ирээдүйд олон рекламанд тоглуулна гэж бодсон гинэ. Яагаад гэвэл Мэриам охин нь илүү хөөрхөн төрхтэй гэж байгаа. Тэгээ нэг охиноо ингээд таашаа алга үзээд байгаа юм аашаа. Бид охиддоо тийм зах замруугүй эрхчлөөг өгөхгүй л бол тэд энэ байгаа дадалтаа сэтгэл хангалуун байна штэ. Байнга чанга дүрмүүдээ дагахыг шаарддаг. За ингээд солигдох цаг боллоо. Фуёны хувьд хүүхдүүдээ дүрмээ дагаад янз бүрийн юм идэх үедээ гэхээс амар санаа зовдөг бол Кристиний хувьд арай өөр юм санаа зовн. Ямар нөхөр хүлээж байгаа бол гэдэгт амар санаа зовдөг. За тэгээ ингэж хэлж байгаа. Ингээ их цантай нөхөр бити агаасай. Яг л би өмнө нь их цантай нөхөртэй байж үдсэн учраас гэж хэлж байгаа. За ээжүүдийгээ өдөж өнгөцгөөн тэгэл бөө юм болоо л заяа. Эхлээд гэр бүлийнхэнтэйгээ танилцахаас өмнө хоёр ээж ингээд орчинтойгоо танилцдаг ганцаараа. За Фуён маань Кристинэд ирээд нохооноос болгоомжил гэсэн бичиг хараад шууд айдаг. Хот юм уу гэж бүр гэж бицүү царайн бараагаа авчиж байгаа юм чинь. Минималист хүн чинь юу амтантай амьдрах тээж тэ хол байгаа шүү. Харин Кристин штар өсөхдөө баахан хараал мараал урсгаал гардаг заяа. Кристиний хувьд амар замбраагүй гэрээс минималист гэрт ирээд яг хүн амьдрдаггүй зарах гээд бэлтчихсэн байшин шиг л байна гэж байгаа. Тэгээ Фуёнд бол ойлгомжтой. Нөгөө олон амьтныхаа нүнэр хамрыг ингээд сит татаал бүр амар ингээд үнэр ивүү гэж жиирхэл орж байгаа байхгүй. Тэгээ Кристин охтын өрөөнд орж ирчээд заяа хүүхдтэй л юм бэ. Тоглоом нь хаанаага. Тоглоомнууд нь хаанаага мэ гэд хайгаад идэг. Яг хандлага нь бол ингээд шууд шүүмжилсэн маягтай орж ирж байгаа байхгүй юу. Тэ чи цэвэрхэн байлаа гэд намайг гүцэхгүй шүү гэж байгаа юм шиг. Фуёны Карен жинхнээсээ муурны бас угтдаг заяа. Жинхэн бас амар сэжгийн. Тэгээ эндийн хэсгэр нь бүр ингээ мангар их баасны толботой болцсон заяа. Амар заваа. Тэгэл нөгөө талд Кристин тэдний гэрээс Гитлерийн ном олдог. Фуёнд янз бүрийн өнгө загварын тавилга нь ерөөсө таалагддаггүй. Ингээд матч хийхгүй штэ тэ тавилгууд ингээ хоорондоо зохицолтолгоогүй олон өнгөтэй юм байна гэсэн сэтгэл төрдөг. Тэг хөрөгчөнд нь яг жинхэнэ ногоо байдаг. Тэгээ жинхэнэ ногоонууд нь ялзарч идэг заяа. За нөгөө талд Кристин хөрөгчнөөс ингээл нөгөө янз бүрийн нөөшөлсөн ногоонууд олж байгаа. Нэг нь ингээл амар их юм олж гутраал, нөгөөт нь болохоор юу ч олохгүйдаа гутраал. Тэгээ байж байгаа. За ингээд дөрмийн унших цаг болно. Тэгээ хоёулаа бас амар бүдүүлэг заяа. Кристин шууд ингэж байгаа. Нөгөө Фуёны нэр чинь Фонг Пон гэж нөгөө нэг мангар урт ингээл Аз нэр чи үргэлжлэх штэ. Тэгснэ Фонг Пон гэж цааш уншиж чаддаггүй. Юу нөө за би чадахгүй байна гэж шууд гэж байгаа. Фуён болохоор би 4 хүүхэдтэй гэснийг уншаад бүр жигнэсээ амар ингээл юу 4 үү арай их тоо юу гэд уулга алддаг заяа. Бүр амар муугаас тэ. Тэгээ хүний нэр тэгээ хүүхдийн тоо энтрээр ийм үл гарах бол амар бүдүүлэг штэ. Кристин тэдний гэрийн дүрмийг уншин хүүхдүүд хананд зурж хөрөх хориотой гэсэн дүрмийг уншаад энэ гэрт Гитлер амьдардаг байх нэ гэл нөхрийн доош нэгээд идэг заа. Тэгээд ингэж манайх спорт машинтай гэснийг бас уншаад ингээд жижигхэн божготой залуус л ийм машин ундаггүй илүү гэл бас нөхрийн доо явуулаад байгаа. Хүүхдүүд элсэн тоглоом зураг гэртээ тоглох хориотой гэснийг уншаад бас шоконд орж байгаа юм чичээд. Эдгээр одоо хүүхдийн тоглолтог зүйлс чинь заваа юм биш штэ гэж хэлдэг. За тэгээ хамгийн амар нэг дүрэн байдаг заа юу. Тэр нь болохоор бид арьс өнгө шашин шүтлэгд нээлттэй. Харин тарган залхуу хүмүүсийг жигшдэг гэж бичсэн байдаг за Фуён. Тэгээ тэрийг Кристин уншаа бүр амар зүүцдэг. What? Бисээ юу уншиж ба? За Фуёны хувьд манай гэрт ямар ч дүрэн байхгүй. Манайх 6 шувуу 1 муур 3 нохотой гэж бичснийг уншаад амар сэтгэлээр ундаг за. Йоо аргагүй юм байгаа нь аргагүй юм байна. Миний хүүхдүүд маш их энэ миний буруу. Хүүхдүүд гэртээ юу ч хийдэггүй. Би урдуур нь орж хийсээр байгаа тийм болгоцсон юм аа гэж бичснийг уншаад за яг одоо энэ байдал чинь зогсгоолно гэд шууд хатуухан хэлдэг. За ингээд гэрийнхэнтэйгээ танилцах цаг болноо. Кристин шинэхэн гэр бүлтэйгээ танилцаад үнэхээр илдэг яриа өрнүүлдэг. Тэгээ охтод ингээ манайх ийм их нохоотой тэгсэн гэл амар хөрхи ярьсан чинь нөгөө хүүхдүүд л юм чинь тийм ямар гоё гэж хэлсэн штэ. Тэгсэн чинь Оли өөр ингээл амар ингээл шууд яагаал заяа. Манайх ингээ одоогоор амтнд ичих боломжгүй.
ингээ шууд эсэргүүцдэг. Тэгээ Кристиний хувьд анхны сэтгэл нь Оливертэй харилцахад маш их төвөгтэй, харин охид бол үнэхээр хөөрхөн хүүхдүүд байна гэж дүгнэдэг. Оливерт харин Кристин хүүхдүүдтэй сайн харилцдаг, нэмээд сайн тоглолтын байна гэд таалагддаг. За нөгөө талд Фуён өнөр өтгөн гэр бүлтэйгээ танилцсан. Тэг ингээл бөө пар гэж орж ирэл заяа. Хоос баахан нөгөө дуу шуулаад. Тэгэл нөгөө Мартин чи хүүхдэд тавьчих. Чи мууртай танилцсан. Чи мууртай танилцсан уу гэ. Шууд асуусан байдаг за ямар дураа тэ. Тэгсэн чи Фуён тий харин тийм баацсан байлээ гэд. Тэг Фуён шууд хэлдэг би амьтантай амьдрах дургүй гэд. Тэг хүүхдүүд болохоор ингэж байгаа. Тэр Фуён ингээд амьтаа зайцсан юм шиг байлээ. Гэхдээ зүгээрээ дасчин. Тэгсэн ч энэ бол түүний асуудал болохоос бидний асуудал биш гээл нэг тийм жоо энийгээл доёолол шоолол заяа. Тэгээ Фуён Мартинд шин нөхөртөө гэрийн дурмуудыг танилцуулдаг. Манай гэр тэгдэг. Манай нөхөр бид нарыг ингээ хананд хүргдэггүй. Тэгээ манай нөхөр хоол хийдэггүй. Тэгээ би ч гэсэн хоол хийдэггүй гэж ярьсан чинь Мартин тийм үү гэж өнгөрөөж байгаа. За энэ үеэр Оливер энд амар тэнэг юм болдог заяа. Оливер гой хүүхдүүдтэй сэндвич хийж өгчөөд сэндвич хийжтэй зүгээр ингээд талхан дээр нэг юм хям ганц ширхэг хям тэгээ нэг юм сир тавьсан заяа. Тэр ингээ хүүхдүүдэд өгсөн өөрөө нэг юм маффин идэж байгаа. Тэгээ тэр нь оройн хоолн заяа. Тэгээ тэр гурав тэгээ идээ сууж байхад Кристин ингээд цаанаас ингээ буудангаас хараа сууж идэг за. Юм итгүүч гэж асуудаггүй. Бүр амар заяа. Амар ёо бүр шок. Кристин бүр шок. Ийм юм байж болт юм уу? It was like it wasn't real because in my house everyone gets offered dinner. Энэ Оливер нь мангар эвгүүгээр заяа манайхаа. Тэгээ тэгснээ ингээд миний ингээ хоолоо өвдөөд би айгу тухгүй байхгүй юу. Би ер нь ингээд орондоо эрт орлоо шүү заа гэж шууд ярилцахаас цааргалаад танилцахаас цааргалаад шууд өрөөрөө ороо яваад өдөг. Тэгээ Кристин ганцаараа зурагт үзээд саяын явдлаас траума аваад үлддэг. Яаж байгаа юм те яг тэр хүнийг яг яаж байгаа. Маргааш нь Фуён нохооны баас, муурны баас, шувууны баас за тэгээ бүгдийг хооллол, хазуулахтаа хазуулаад өдрийг эхлүүлдэг. Кристин харин Фуёны ажил дээр 9 гэхэд очсон байх хэвээр. Тэгээ бэлдээд байж л энэ нэвтрүүлгийн хамгийн амар хэсгүүдийн нэг болж байгаа юм заа ёо амар ядаргаа те. Бага охин нь нөгөө Мириам нь 2-3 удаа чи бүдүү юм байна гэж хэлдэг заа ёо Кристинийг. Тэгээд юу гэсэн бэ гэдгсэн чинь би тарган биш юм чи яах юм гэд хэд удаа бас хэлдэг за I'm not fat гэж тэгдэдэг. Тэгээ Оливер тэр үед охиндоо одоо ингэж хэлж болохгүй шүү энэ гэж юуроос анхааруулдаггүй энийгээ дөнгөрж байгаа. Бүлтэн танихгүй үнийг ингээд чи тарган юм байна гэж хэлж байгаа байхгүй хүүхэд нь. Тэнгүүд аав нь ингээ харснаа энийгээ дөнгөрж байгаа. Why do you say that, sweetie? I'm not fat. Тэгээ Оливерийн энэ ингээ тэг хүүхдүүдэд тоохгүй байгаа байдал Кристинийг бүр амар гайхшруулдаг. Ийм жоохон хүүхэд угаасаа асуудал байхгүй. Тэгэхээр ийм хүмүүсийг гадаад төрхөөр нь гоочилдаг зүйлийг нэг хүн зааж өгөөд байна да гэж хэлж байгаа. За Фуён энэ үеэр том охинтой нь буюу 19-тэй нөгөө охинтой нь та хэд угаалгаа яад юм бэ? Гэрээ ажлаа ер нь яаж зохицуулдаг вэ гэж асуудаг. Тэгсэн чинь охин ингэж хэлж байгаа. Бид нар юу ч хийдэггүй. Би бол эмигийн хувцас аваачаад өгчдөг. Тэгээ эмээ миний хувцыг угаагаад өгчдөө шүү дээ. Бүр амар заяа. За тэгээ эдний гэр бол бүр үнэхээр аимшигтэй манайхаа. Харахад бүр үнэхээр муухай заяа. Тэгээ Фуёны хувьд ийм амар заваан сэжгийн байдлаа аз жаргалтай гэр бүл гээд тодорхойлцсон. Тэгээ эрүүл мэндийн эрсдэлд оруулахгүй байх ёстой. Тэгээ аз жаргалтай байхын хажуугаар ийм заваан байдалтай тасчаал энийгээ ингээл аз жаргалтай гэдэг үгээр хаагаад ах шиг байна да гэж бодож байгаа. Манай Кристин ажил дээрээ манарч гэртээ өлсөөд ирж байгаа. Оливер харин энэ удаа нэг пастаны гомин чанаад дээр нь ингээд шууд шилнээс нь ингээд соус нь гоожуулаад нэг соус тавьсан болоод нэг хоол бэлддэг заяа. Мэдээж энэ бол Кристин таалагддаггүй. Хоолны үеэр өглөө алсан бүдүүн гэдэг үгийн талаар ярилцахаар шийддэг. Өмнө нь ч гэсэн охин нь нэг хүнийг бүдүүн гэж байсан. Тэгээ тэр үед нь ингэж хэлж болохгүй шүү гэж ярьж исэн юм уугна гэж хэлж байгаа. Тэгээ ингээд Оливер өгнө ингэ тэгжсэн гэсэн ингээд охин нь яажсэн чи ингээд цаашдаа уушлаарай би ингээд охин харахгүй болохгүй байх гэл ингээд шууд охин луугаа ингээд яагаад тэгэл тэрээр ямар ч үр дүнгүй дуустдаг. Тэгээ сүүлд нь Оливер ингэж хэлж байгаа. Бүдүүн хүмүүс өөрсдөө л буруутгах хэрэгтэй. Бид бүдүүн хүмүүсийн талаар судалгаа хийсэн. Тэгээ ингээд зүгээр л бага идэх ёстой юм бэлээ штэ тэд нар ч гэж хэлдэг заяа бүр ингээд амар сонин гар заа энэ Оливер бүр эв.
Тэгсэн чинь ёо манайхан Оливер ганцаараа тэнэг биш. Фуян бүр амар тэнэг байвал яг уу. Тэгээ Мартинтай ингээд нэг тоглоомын газар хүүхдүүдээ ингээд тоглуулал байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Мартины нүд рүү харж агаад танаа 3 хүүхэд чинь баг зэрэг илүүдэлжинтэй юм биш үү гэж шууд хэлчихэж байгаа юм заяа. Тэгээ Мартин ингээд амар сонирн болсон ч гэсэн нөгөө тэд нар чинь тийм амар реакшнаа гарахгүй штэ. Магадгүй гэхдээ зүгээр штэ би лав тоодоггүй энэ дэр угаасаа ингээд өвөл болцсон те өвөл ингээд тасгал масгал хийж чадаагүй болохоор ингээд жоохон жин нэмсэн байж магадгүй гэлж байгаа. Тэгсэн чинь Фуян өргөжлүүлээ заяа. Тэд турахай биш ядаж medium size биш дээ гэж хэлж байгаа. Брэндлээ тэ яах гээд байгаа юм бэ те. Тэгээ Мартин гайхдаг. Ийм юм бодож исэн ч гэсэн хэлдэггүй штэ гэд бүр амар гайхаж байгаа. Йоо за guys за манайха одоо угаасаа амар заяа. Аавынхын нүдэн дээр хүүхдүүдийн бүдүүнгээ хилцэн Мартин нөгөө Фуяны хилцэн бүдүүн те та нарыг бүдүүн гисэн ингээд нөгөө хүүхдүүдтэй хилчдэг заяа ингээд жоохон эмоцтой өөрөө ч гэсэн тэрэндээ гомцсон байгаа хгүй. Йоо тэр одоо ингээд хитүүлэн амар бүдүүн гэдэг амар сонин заяа энэ ингээд жоохон эмоцтой хэлдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө том охин нь дүүнэрээ өмөрдөм байгаас те амар хэрүүл болсон заяа. Бүр үнхээр хэрүүл болсон. Энэ хэрүүлийг сонсоо миний бүр зөөрхтэй хэлсээд заяа. Тэгэл амар орилол чамд бол манайхыг тэгж хэлэх хэрэг байхгүй шүү гэж тэгсэн чинь тэнэг Фуян маань юу вэ илүүдэлчэнтэй гэсний төлөө уурлаад байгаа мó гинэ. Oh my god. Where is common sense? Тэ том охин аав маань чиний хажууд сэндвич чансан гомонгоор биш. Жинхэнэ хайр шингэсэн хоолоор биднийг хоолтын заа юу гэж уурлахад Фуян та нар оройн 10 цагт амттан иддэг штэ гэж бүр амар буруутгсан үгээ хэвээр яриад байдаг заа амар ядаргаатай. Тэгээ том охин нь энэ нь юу буруу байгаа юм бэ? Идчихлээд штэ тэрийг чи идчихлээдэг гэд бүр амар ойрлоод хэрэлддэг. Тэгээ Фуян шууд хэлдэг та тэгээ ядаж гэр оноо цэвэрлдэггүй арай л дэндүү байдэн штэ гэсэн чи том охин нь бид нар жаргалтай байдیں۔ Заа юу because we're happy гэбэр амар дайрдаг ёо oh my gosh. Тэгээ Фуян гэр орон чинь заваа муухай байна гэхэд яагачгүй байж ийж сайзны талаар ярихаар яагаад уйлаад орилж хашгираад байгаа юм бэ? Энэ их орилон хашгираа нулимс чи юу юм бэ гэж байгаа юм заа. Фуяны хувьд ингээд гэр орон чинь муухай гэж хэлэхэд ингээд ийм реакшн гаргасан бол зүгээр юм шиг байна. Бүдүүн тарган те яасан ингээд хэлэхэд ингүүл айгу тийм сонин үйлдэл юм шиг байгаа байхгүй. Фуяны хувьд бас амар сонин заяа. Тэгэл бүр гал дээр тос. Том охины дайралт бүр чавхаажаад чамаа царай мутаг гэдэвэл яаж ийнэ? Чамаа царай мутаг гэдэвэл яаж ийнэ? Чи юу гэж хэлэх юм? Чи юу гэж хэлэх юм гэд шууд дайрдаг заяа. Тэгсэн чи Фуян тэгвэл одоо чиний л асуудал юм байна да. I'm sorry гэл өнгөрөн штэ гэд. Тэгээ бүр аав нь цаана ингээд зуудаг нохоогоо тавьсан юм шиг мангар жаргалтай ингээд байгаад байдаг заяа. Хүний модуртаагаар ингээд oh my god. Тэгээ том охин нь нөгөө нэг ямар ч дайралтанд ингээ Фуян гэдэг урдаас нь эргүү юм шиг байгаад байсан чи бүр амар бочимдаад биднэрт ямар ч асуудал байхгүй энийг ойлгохгүй байна уу гэд бүр амар хашгичдаг. Тэгсэн чи Фуян урдаас нь тэгвэл тэгээ юундаа хашгичаад байгаа юм бэ гэд тэгж байгаа юм заяа. Тэгсэн чинь том охин нь яагаад гэвэл чамаас гарч байгаа үг учраас чи биднийг шүүх ямар ч ирэх байхгүй штэ гэд мангар чанга орилдог. Тэгээ Фуян амар тэнэг заяа. Ёо нөө өөргөө ямар нөхцөлтэй байгаа мэдгүй ингэж хэлж байгаа байхгүй. Одоо би ингээ чиний ээжийн байр суурин дээр байгаагийн хувьд гэд нэг юм хэлгсэн чинь том охин нь бүргээ шууд хөвсгээл. Чи миний ээжийн чигчэн урууны хөлний чигчэн уруунд нь чүрхгүй шүү заяа гэд бүр би дэлхийн хамгийн сайн ээжтэй юм шүү. Танаа хүүхдүүд чинь юу гэж том болоод чамд ч гэсэн дургу болон заяа гэд. Final үгээ хэлээл. Тэгэл баяртай Фэн юу ч үлээ. Яа, за шижгэн юм аа гэл энэ хүү хэрүүл маань дуусж байгаа маа. If someone came up to you and goes, "Oh, you're ugly," what are you going to say? What are you going to say? I didn't say What are she you was going to say? ugly. If I go, "You're ugly," what are you going to say? Tell me. I didn't say. Yeah, but tell me what you'd say. Tell me right now. I'd say that's your opinion. Sorry about that. You know. Well, So none of them have ever mentioned like in because there's school? nothing wrong with us. Don't you get that? So then why are you screaming? Тэгээ Фуян өрөөндөө ороод уйлж байгаа юм. Намайг ингээ өсвөр насны хүүхэд байхад тарган хүүхдийг сургууль дээр маш их гоочилдог байсан. Маш их гадуурхдаг байсан. Тэгээ би ч гэсэн Аз байсан учраас маш их гадуурхагддаг байсан. Хүүхдүүд ингээд өөр л бол гадуурхдаг. Хэрэв миний хүүхдүүд бүдүүн байсан бол би хизээч Xbox, PlayStation авч өгөөд зүгээр суухыг нь зөвшөөрөхгүй гэд учраа хэлж байгаа. Ер нь бол траума авсан баахгүй баг бахта гадуурхагдсан штэ ингээд илүүдэлчин мин ясис наад царай мараа тийм юмнасаа болоод гадуурхагцаар байгаад тэгээ ер нь бол энэ траумат болсон юм шиг байна. За тэгээд Мартин болон хүүхдүүд уушлалтгүйгээр өрөөнд орж ирдэг.
Тэгээ Фуян ойлж байгаа. Уучлаарай тарган гэдэг үг тийг чи имзэглүүлнэ гэж би мэдсэнгүй уучлаарай гэдгсэн чинь Мартин одоо бүгдийг мартаад гэр бүл шиг цагийг өнгөрөөё гэж байгаа. Тэгээ Фуян ойлдохгүй мэдгүй ингээд чи над руу амар ойрлж хашгицсан би ингээд чамаас айж ийн. Чистэ сая үнэхээр амар байсан гэд том охиныг хэлдэг. Том охин Элен гэдэг шүү за. Фуяны хувьд болохоор энэ гэр бүл хит имзэг байна гэж боддог бол Кристин эсэргээрээ яагаад ямар ч мэдрэмжгүй байгаа юм бэ гэж боддог. Яагаад гэхээр 4 настай Лилиан унтлагын дүрмийг танилцуулдаг байхгүй юу? Хэрвээ ингээд айгаад сэрх юм бол тоглоомоо чанга тэрвэрнэ. Тэгээ унтаж чадахгүй байх юм бол нүдэн ансаар агаад унтах ёстой гэж ээж хэлдэг гэд хэлсэн чинь нөгөө Кристин өрөвдөд уйлж байгаа. Тэгээ яаж юм жоох хүүхдүүд ийм амар түнэр харанхууд ганцаараа ингээд хайрлагдахгүй хаягдаж чадчихна гэдэг өрөвдөд уйлдаг. Тэгээ энэ тухай Оливертай ярилцсанаа. Тэгсэн чинь Оливер юу гэж хэлдэг гэж манайхаа. Хэрв нэг удаа ээж автагаа хамт унтахын зөвшөөрчих юм бол дандаа хамт унтах гэдэг болчихно. Гар ороод бугуу барих гэдэг болчихноо гэж хэлж байгаа. What the fuck? Хүүхдүүд чинь насан туршдаа хамт унтахгүй штэ бро. Тэ хүсрэл 5 жил үстэй. Тэгснэ ингэж байгаа. Би яхавтаа ингээд арай зөөлрүүлэх нэг зүйл хийсэн. Тэгээ жишээлбэл манай эхнэр хөхөр хоолсон байхгүй юу? Ингэснээр ингээд хүүхэд ээжтэйгээ илүү ойрхон болдог. Гинэ. За баг ингээд мэдгүй юу юм бэ? Цэргүүд бэлдээд байгаа юм аашийн. Тэгсэн чинь Кристин хэлж байгаа. Оо манай дөрөв угаасаа уугж байсан гэд. Тэгсэн чинь Оливер гүй мал бол алаад идгсэн. Оо тэгвэл бит хоёр ингээд эхний хэдэн сар бол чамаас л илүү асарсан байна да гэж хэлвэл яах вэ? Oh my god. Тэгээ Кристин за бити энэ тухайлаар яар. Битгий нана очоорой гэх. Тэгээ Кристины хувьд амар ингээд тэгээ эрэхт нь хоол өгөөгүй яаж аа тарган болохоо нь хоол өгөхгүй байгаа юм уу? Тэгснээ тарган гэж байгаа. Тэгээ дараа нь шууд нүүрэн дээр нь оо чи хөхөр хоол өгөөгүй болохоор муу ээж гэж хэлчихэж байгаа юм зөө. Эндээ бүр амар эмзэг тусаад эмоцтой хүн чи уйлаа. Бист энэ хугацаанд өөрийгөө ямар гэр бүлтэй, ямар сайхан гэр бүлтэй хүн бид гэдгийг ойлголоо гэл. За ингээд эхний 3 өдөр өнгөрч шин дүрмээ гаргах цаг болнэ. Фуяны хувьд хэд ялгаасан байдалтай биш жаахан ч гэсэн цэмцгэр байх дүрм гаргадаг. Кристин харин хүүхдүүдэд эрх чөлөө, инээд хөр бэлэглэх дүрм гаргасан. Оливерийг тухтай бүсээс нь гаргахаар тиймэрхүү дүрмүүдийг гаргадаг. Оливер ингээд хүүхд гэр бүлтэй олцоод амар лайтай ингээд өөрийнхөө тэрнийг комфорт зонд тааруулах гад амар новшин дүрм гаргасан байгаа байхгүй. За Фуяны дүрм нь эвдэрсэн хэрэгэлдэггүй зүйлсээ гаргаж хаях. Баг охиныг 7 цаг гэхэд оронд нь оруулах. Тэгээд таргалтай холбоотой би та нарын эрүүл мэндэд айгуу санаа зовоод байна. Тийм болохоор өөрсдийн идэх ёстой хэмжээгээрээ хоолоо бэлдэж авч явна. 7-оос хойш амттан идэхгүй байх гэсэн дүрмүүдийг гаргадаг. Тэгээ гэр бүлийнх нь харин сансныг бодвол хүлээн зөвшөөрж байгаа юм заа. За ок тэгээ. За Кристины дүрм нь охид одооноос гэртээ зураг зууж болно, хананд хүрч болно, муухай болгож болно. Яагаад гэвэл бүх завааруулсан юмыг дараа нь цэвэрлэж болдог. Харин Оливер өнөөдрөөс хоол хийн гэхдээ хамгийн анх хийсэн хоолноосоо идэхгүй. Яагаад гэвэл би эхний шөнө хоосон хонсон учраас гэж хэлсэн чи Оливер заяа oh my god fuck. Чич тэгэж их өлсөн хүн биш те гэдэг заяа. Ингэж хэлж байгаа байхгүй. Чи амар сайн иддэг юм шиг харагддаг л гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ Кристин бүр excuse me уучлаарай юу гэсэн бэ? Чисээ ингэж юу хэлсэн бэ гэд. As I wasn't offered dinner my first night here. You're not a person that really starves, or? Excuse me? Yeah, Excuse me? That's what I just said. Really? Тэгээ ер нь бол ингэж чи айгуу затгалан харагддаг л гэж хэлж байгаа байхгүй. Тэг чи ингэж яхаа чиний охин хүмүүсийг таргана гэх нь аргагүй штэ гэхэд Оливер чи их эдснээсээ болж дэлбэрвэл энэ чиний буруу шүү гэ инээж байгаа. What the Тэг өргөжлүүлээд охид гуйж байна баярлаа гэдэг үгсийг хэлж хүссэн зүйлээ ахуулна. Тэг үүнтэй нь бол Оливер санал нэгддэг. Хүний гадаад төрхөөр нь яан зүрээр хэлэхгүй байх. Тэгээд энэ гэрт нэг тэжээвэр амтан байх хэрэгтэй. Усан гахаа төхөрнө гэж бодож байна гэдэг. Оливер бас Джессиг нь цэвэрлэн за тэгээ бүгдээрээ хөршөөтэй ураад шидэд үдшилэг хийнэ гэж төгсөж байгаа. Оливерийн царай харин бараагаад үлддэг. Оливерийн хэлсэн үгнээс болж Кристин их шархалсан. Тэгээд Оливер ингээд ийм хүнтэй ийм ирээд тэгээд дуust юм бэз. Огт нь том боллоод ямар хүн болж өсөх болоо гэдгээс маш их санаа зовж байна гэж байгаа. За усан гахаа авчирлаа. Охид эхлээд амар айдаг гэд. Тэгээ сүүлдээ хөөхөн тоглоол. Тэсэн чи Оливер ингэж хэлж байгаа. Цаашаад энэ усан гахааг байлах үгүйгээ мэдэхгүй байна. Охид битгийг тасаасай л гэж хүсэж байна. Гэж байгаа. Ер нь бол Кристины гарвуугүй юу шууд усан гахаа гаргаж хаях байхаа миний бодлоор.
За нөгөө талд Фуён ч бөө хог новчноос нь салгаад их цэвэрлэгээ хийлгэнэ. Тэгээ эднийхийг харахад л амар байгаа зү. Тэгээ хүүн бүр ингээ усны шалангатаагаа ч мэдтгүү заяа. Том өдрийн дараа бүгдээрээ Мартины хийсэн амттай хоолыг идцгээдэг. Тэгээ бүгдээрээ л жаа хүүс гэр орон цэвэрхэн баг чи ийм гоё илүү бай шагшин магтцгаагаал. Тэгээ ээж уг нь ингэ цэвэрлэхийг хүсдэг байсан. Даанч чаддгүй л байсан болохоос гэл. Тэгэл сайхан хоолоо идцгээж байгаа. Кристин үдшилтэд бэлднэ. Тэг хөршөөдөө уурцсан. Үдшилгийн үеэр хоёр охин ширээн дээр байсан чихэр бичээнээс огт холдохгүйгээр зогсолтгүй идчихсэн гэж байгаа. Тэг маш их идсэн ч сэтгэл нь чадахгүй байгаа Кристин анзаарсан. Тэгэд энэ бол одоо хит их хорихын гай болов гэж бодож байна гэдэг. Тэг үдшилгийн дараа Кристин Оливертай эцсийн нэг юм нүүрэлдэж ярилцахаар шийдэж байгаа. Тэгээ хэлнэ. Би энд ирээд яг шорон дагаа юм шиг байна. Би бүр гэрийнхэнд хичнээн хайртайгаа ухаарад байж ингээ ярьсан чинь Оливер би ч бас миний гэр бүл хичнээн сайхныг ухаарж байна. Бид гэр гэртэл сайхан байл боллоо биш үү? Би ч амруу нэг ч удаа дайраагүй шүү. Эцсийн эцэст чи зочин биш. Эхнэрийн оронд ирсэн хүн гэдгийг санаарай гэж хэлж байгаа. Тэгээ нөгөө одоо replacement гэж байгаа байхгүй юу? Replacement гэдэг чинь нөгөө одоо юу гэм нэг юмны оронд тавихтай сэлгээ гэсэн үг юм уу? Тэгээ ер нь бол муухай үгний сонголт. Тэгээ Кристин айгу гомдоод уйлдаг. Тэгээ тэгсэн ингээд Оливер хүм ингээд уйлуулснаа амир хальт ингээд тэрсэн болсон. За би ингээд ядраад шүү. За одоо ингээд унтлаа гэх ингээд цаашаа яваад өгдөг. За гүүгээд амир гачин юу яаж юм юмтай амьдардаг байна. Oh my god. Тэгээд энэ бүхнийг төвчж чадахгүй Кристин хугацаанаас өмнө явахаар шийддэг. Тэгээ энэ шийдвэр бол бүгдийнх нь сайн сайхны төлөө юм шүү гэд. Иймэрхүү хугацаанаасаа өмнө явж байгаа хүмүүс бол маш ховор байдаг. Тэгээд энэ тохиолдолд бол одоо Кристин маань хөрх ямтан яваад өгч байгаа. Кристины энэ шийдвэрийн шалтгааныг тэр ингээ гэр бүлээ сансан баха. Магадгүй багахан хэсэг нь надаас болсон байж магадгүй гэд Оливер тэгж байгаа. Тэснэ ингээ явахтан заяа өөчөөсөө сайн эхнэрийн сэлгээ байсан шүү гэж мэдрэл мод ёо. Тэгээ магадгүй хит олон удаа таргангээ хилцэн баха. Би өгөн түүнийг хүчрхэг хүн гэж бодсон. Үгүй ээжээ гэж авч байгаа юм да. Бүр амар тэг хүнийг ингээд булидчихсэн аа бүр явангуут нь хүртэлтэй арчаагуудаа явлаа гэж хэлж идэв нас бүр. What the fuck. Тэг Кристин бүр ингээд буудалд очсон байдаг. Шууд гэртээ араагүй. Одоо 7 хоногоо дуусгачээж гэртээ арай штэ. Тэгэл ингээ буудалд очивол төлөвлөгөө боловсруулаад за би яг тгийх үед нь тэгж хэлнэ. Би тэрэн хэлнэ гэж амар өршөө авалтынхаа планыг гаргаа байж байдаг. Тэгээ Фуён бас ингээ явах болдог гэрт. Тэгээд Фуён явахдаа ингээ гэр бүлийнхэнд нь баяртай амар сүртэй юм уянгалсан юм хон байхгүй. Кристин ч ингээ хүүхдүүдийн тэрэл үнсээлтэй би чамайг сандаа мандаа л бөө юм болж байгаа байхгүй. Тэнгүүд Фуён бол угаасаа хүүтэн хүндий хүн. Тэгээ шууд яваад өгдөг. Тэгэл Фуёныг явсан чи гэр бүлийнхэн бүр амар баярлал. Yes гэж мэгэл үлддэг заяа. За тэгээд нөхрөөдтэйгээ уулзах өдөр болоод бөөн баяр болж байгаа. Бүр ингээл үнсэлцэж үүстэн нэрэ тий. Бөө юм болж байгаа байхгүй. За тэгэл гал гарсан хэрүүл эхэлж байгаа юм да. Тэгээ Фуёноос эхэлдэг. Анхны сэтгэлээ хэлж байгаа. Гаднаасаа дотроосоо танаа гэрчээстэй амар үнэртэйсэн. Үнэхээр заван байсан. Амьтад нэмээд та хэд өөртөө цэвэрлдэггүй болохоор өстэй аимшигтай байсан гэд эхэлж байгаа. Би ингээд танаа гэрт нэг ийм дүрм гаргасан. Тэгээ ингээд хүн болгон тарьсан хог мог тиймэрхүү юм а цэвэрлнэ. Тэгээ энэ дүрмийг гаргасны дараа Сабрина, Элен хоёр одоо бүр ингээд цэвэрлэгээ болж чадахгүй байгаа. Өмнө нь ингээд гэр хаан ингээд заваа байгаа юмнуудыг хардаггүйсэн бол одоо бүр ингээд хараад аваад ингээд янз бүрийн байдлаар гоё зэгцэлдэг болсон гэд. Тэгэхээр чи ингээд цэвэрлэх боломжийг өгдөг байгаарэ гэж хэлдэг. Тэгээ нэмэх зүйл байна уу гэсэн чи Фуён хүүхдүүдийн хооллолт тэд маш их амттан түрүүн хоол иддэг хэрнээ түүнийгээ шатаах зүйл бараг хийдэггүй юм байлээ штэ гэсэн чи Кристин шал өөр юм яриад эхэлж байгаа. Чамд тэгээд ядаж хүндэтгэлтэй хандсан бидтэй гэл. Тэгсэн чинь Фуён гайхаад тэгсэн. Гэтэ ер нь бол Элен жоох ааштай юм байлээ. Бас Мартин өдөржингөө ажил хийгээд орой орж хоол хийж ахад түүний ажлыг үнэлээд ерөөсөө Мартиныг хүндэлдэггүй юм байлээ шүү гэд. Хэлсэн чинь Кристин шууд ингээд өгнөөс нөө хайгаа заа. Чи тоглоод байгаа юм уу? Чи ингээд Мартинаар байн хоол хийлгэсэн юм чи сэлгээгүй юм уу гэд. Чи ямар л өгөөгүй юм уу гэдгсэн чинь Фуён би угаасаа ингээд хоол хийдэг болохоор хоол хийгээгүй Мартин дан хоол хийсэн штэ гэсэн чинь Кристин чи өстө гоё амарсан байна. Баяр хүргэе. Чи өстө нэр амралтанд дэж аваад ирсэн мэт штэ. Баяр хүргэе гэд. За ингээд эхэллээ дээ.
Тэгээ Кристин зөрүүлээд би ингээд танах руу орсон чи амар хүүтэн хүндий байдал ухцаа. Тэгээ чиний бичсэн бид бүдүүн хүмүүс, залхуу хүмүүсийг жигшдэг гэснийг уншаад чамайг манай гэрт байгаа гэж ботхоос айсан. Чи яаж хүмүүсийг шүүмжилж чадчихна? Чи нэгдүгээрт өөрөө галт тогоондоо залхуу. Хоол хийхээс залхуурдаг. Тийм байжж яагаад хүмүүсийг тэгж байгаа юм? Чамд ингээд залхуу хүмүүс яг юу буруу хийсэн гэд. Тэгсэн чи Фуян тэгээд ер нь өөртөөхөө амьдрал хэцүү болно штэ гэсэн чи Кристин тэгээд тэгжлээ гэлтэй. Чи юундаа ууралтын гэсэн чи Фуян би чамайг хэлээгүй шүү гэдэг. Тэгээд гал дээр тосол нэмээд идэг заяа Фуян бүр юу. Тэгээд Кристин би дуусаагүй нь хонгор минь. Эхний өдөр охид чинь сэндвич идсэн. Нэг муу салами маламитэй сэндвич идсэн. Оливер харин мафи идээд би буудан дээрээс хараад суусан гэд. Тэгсэн чи Фуян чи түүнийг ураагүй мүү ямар амар бүдүүлэг юм бэ гэд нэг юм нөхөртөө хэлж байгаа. Тэгсэн чи ингээл Оливер ингээл сандраалсаа би. Харин би ингээ хүүхдүүдэд харах шаардлагатай байсан юм аа гэд. Тэгсэн чи Кристин за түүнээс гадна танаа баг хүүхэд намайг тарган гэж хэлсэн. Тийм жаахан хүүхэд хаанаасаа тийм үг сураад хэрэглэж сураад мэдээд авчдаг байна гэсэн чи Фуян харин тэгээд байд юм аа. Тэгээд буруу үг хэлсэн юм чинь болиулах хэвээр байдал тэгээгүй штэ гэсэн чи Оливер өөрийгөө өмөрөх гэж оролж байгаа. Би гацчихдаг заяа. Тэгээ Кристин би үгээ дуусгая. Тэхүү би танаа эхнэрээ чинь ерөөсө тасалдуулаагүй хаа гэсэн чи Оливер чи яг үндэ сүүлийн хатаар тасалдуулсан л да. Гэхдээ яах вэ? Дуусах гэд. Амар ичмэр заяа Оливер. Oh my god. Тэгээ Кристин нэгдүгürt би танаа гэрт гадаад төрхөр хүнийг доромжлохыг болиулсан. Тэгсэн юу гсэн гээч чи сайн хоололсон харагддаг гэж намайг Оливер хэлсэн штэ. Тэгээд болоогүй. Миний эхнэр хөхөр хоолсон болохоор илүү дээр асарсан. Чи тэгээгүй юм бэ шт гэж намайг хэлсэн гэд. Тэгсэн чи Оливер гацаа дээрээ дөөрөөгөө өмөрхөж бөө болж байгаа. Одоо нэг нь дөнгөрөө те цэнхэр дэлгэцээр бид бүгд үдсэн юм ч одоо яа гэхв. Тэгээ Кристин тэгээ би эрт явсан. Буудалтаа очиод өдөр болгоо уйлсан. Анх удаага тэгж их уйлсан. Яаж намайг тарган сайн хоололсон гэж хэлсэн юм бэ? Яаж хүнийг тэгж хэлж чадчихагаа юм бэ гэ. Амар уйлсан гинэ хөрхийн амтан гомдоод. Тэгээ Оливер сандраад чи зүгээр ингээ хүн дээр хүлээгээд авцсан юм биш үү? Би тэгээгүй гэ мэлцэж шүү. Yo fuck тэгсэн чи Фуян юу гэдэг гэж хідүүлээ 20-т сэдвийн талаар ярих хэрэг байна уу гэж гоцаад байгаа юм бэ. Кристин зүгээр ингээ 20-т сэдв болж идэг нас. Кристин бүр шок. 20-т сэдв бэ гэд. Taboo topic in there. It's not so much taboo topic. It's what it's. Тэг ингээ хүнийг ингээ тарган муугааг ингээ гочлоод тэгсэн хэлсэн чинь энэ чинь 20-т сэдв ярьж болохгүй гэж идэг нас. Oh my god. Юу өөртөө бүр юугээ ботцсон юм бэ эднэр одоо. Тэгээ Марти хажуугаас нь Фуян хоёулаа энэ сэдвийн талаар ярилцсан штэ гэд. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй юу болсныг хэлдэг байхгүй юу? Хүүхдүүдийг илүүдэлж जैनтэй залхуу гэж хэлснийг нь хэлээд хайчдаг. Тэгээ Кристин бүр хэлэх үг болдог. Миний хүүхдүүдийг тэгж хэлсэн юм уу? Бүр бөө юм заяа. Гэсэн чинь Фуян чи болон Элен та хоёр амархан стрессдэх юм аа. Юмыг ингээд тайвнаар хүлээж авах хэрэгтэй штэ. Тэгээд сурчих гэдгсэн чинь Кристин би ингээд чам шиг хүүхдүүдэд олигтой хоолдоггүй. Тим тайван байх юм уу те? Шүн орносоо ч босох ирэхгүй юм байлээ штэ гэл. Бөө хэрүүл болж байгаа хоорондоо. Тэгээд Кристин сүлдээ дэлбрээд баахан дүрм давтаал энэ бүх чинь намайг галзуурууллаа. Та нар намайг галзуурууллаа. Би зүгээр явж хүүхдүүдэд хармаар байна гэсэн чи Фуян чи илүүдэлжингийн асуудал байгааг харахгүй байна уу гэд амар ядаргаатай заяа. Яг өөрийгөө бүр амар бүхнээсдээ тухаантай гигэм Мария гэж ботцсон хайшаа юм бэ. Тэгсэн чинь Кристин тэгээ яадیں۔ Илүүдэлжингийн асуудал гэж яг юугаа яриад байгаа. Чи гаднаасаа яаж ч өөрчлөгдөж болно. Дотор хүнээ олж чадахгүй шүү хонгор минь. Амжилт хүсье. Та хоёр бол сүрсэн хүмүүс. Миний хайрыг хүүхдүүдтэй өгөөрэй. Гэхдээ та хоёр бол майш шүү гэд яваад өгдөг заяа. Тэгээ Фуян Оливер хоёр тэнийг юм шиг энийгээ дүлдэг заа ингээд амар балиар тэг яагаад дуурлаад байгаа юм болоо гэсэн чи Оливер хажуугаас нь тэр үнэхээр эмоцтой хүн юм шиг байлээ гэд үлдчихэж байгаа. Нэр юу хэ те хүнийг ингээд баахан доромжллоо. Хүүхдүүд энэ доромжллоо те. Тэгээ өөрсдөө ингээ мэдгүй өөрсдөө ямар гачин амар муухай хүүхдүүдтэй үнэхээр муухай хүүхэд насыг бэлгэлж байгаа хүмүүс гэдгийг мэдгүй байж хүмүүсийг амар шүмжилж байгаа байхгүй. За ингээд хэдэн 7 хоногийн дараа нөгөө гэр гэрт юу өөрчлөгдсөнийг харуулсан штэ. Тэгсэн чинь Фуяны болохоор нэг их зүйл өөрчлөгдөөгүй зургийн ширээл үлдсэн байдаг. Нөгөө усан гахаг нь Кристиныг явсны дараа шууд гаргаж хайсан.
Тэгээд бид байгаагаараа л зүгээр юм байна. Өөрчлөлт байх юу ч байхгүй гэж шийдсэн байдгаа. За Кристиний хувьд болохоор Кристинэд бас адилхан. Ерөөсөө Фуёныхоос зөвхөн цэвэрхэн байх те ингээд зүгээр завар ус юм аа гэж дорд орон цэвэрлэг байхыг л сурсан. Тэгээд Оливер Фуён хоёр бол үнэхээр одоо шүүмжлэлтэй те judgmental хүмүүсээ. Тэг яаж ингээд хүмүүсийг айгу муухай гар ингээд шүүмжилж харж чаддаг байна гэж дүгнээд тэгээд тэдний гэрийнхнаас ерөөсөө л тэр цэвэрхэн байх тэрийг л сурсан ба. Өөр юм ерөөсөө авыг авч үлдээч гэж угаасаа бодоогүй. За тэгээд энэ удаагийн маань дугаар байлаа манайхан. За тэгээд энэхүү хүмүүс маань одоо юу хийдэг вэ гэхээр нөгөө нэг тэр надад дэжтэй Фуёны тэр нөгөө хоёр охиныхоо багын хөөхөн болохоор ингээд юу лээ модель агентлаг бүртгүүлсэн. Тэр үнэхээр ирээдүйдээ энэ гэж ярьдаг амар муухай санагдсан. За бүлэгтээ хоёр охин байхад ч ингээд нэг нь модель агентлагт явуулснаа. Тэрэн дээрс их найдаж байгаа гэж мэд яриад танд амар сэжин санагцсан. За тэгээд манайхаа хүмүүс бол угаасаа Кристиний талд байгаа. Тэгээ Оливер гэж oh my gosh ямар балиар манипуляц те манипулист тэг юм юу одоо creepy өрч юу лээ тийм муухай хүчирхийлэлтэй даалт хэлбэрийн хүчирхийлэлтэй ямар балиар залуу вэ? Энэ Фуён ч гэсэн те ямар муухай эмэгтэй вэ? Ямар муухай одоо тий бүлийн юм бэ гэж хүлээж авч ирсэн. Тэгээ Кристиний хувьд болохоор яг заваан замбраагүй ч гэсэн өөртөөхөө одоо үнэт цэнтэй зүйлийн талаар зогсож чаддаг. Тэгээ өөртөөхөө хайртай хүмүүсийг өмөрч чаддаг. Тиймээ гол асуудал нь бол тэдний гэр бүл дээрээс заван маан байгууд үл амар аз жаргалтай хүмүүс байсан. Тэгсэн чинь ингээл гинт нэг хүү орж ирлээ. Та нар бүр дүүн ингээл заваан гэж шүмжлэл эхэлсэн. За тэгээд одоогийн байдлаар Оливер Фуён хоёрын гэр бүл бол үнэхээр аз жаргалтай, амжилтанд хүрсэн харагдчихжээ. Хоёр охин нэг сургууль мургуулаа төгссөн. Тэгээд одоогийн зураг нь бол энэ байна. Тэгээ манай хоёр бол нэлээд хөшөрсөн байлээ. Кристин болохоор Мартинаас салсан юм шиг бэлээ заяа. Яг бол нөгөө том охин биш тэ нөгөө хэрүүл хийгээд идэг Эллен ч одоо айгу том хүн болоод инфлюенсер маягийн нэг тиймэрхүү ажил хийх юм шиг бэлээ. Тэгээд Эллений одоо инстагаас харахад ерөөсө дүүнер мундар нь бүр ингээл амар турш мураа жимбицэн заяа. Жимбэр залуучууд болсон мөлий. Тэгээд төгслийн зургаар зөвхөн ээжтэйгээ зураг авахулсан байсан. Мэдгүй би бол тэр зургийг нь олж харсан ч юм уу. I don't know. Мартин юу ч гэсэн харагдахгүй лээсэн. Тэгээ нөгөө 2 настай том охин ч бүр амар том охин болсон байсан. За тэгээ та бүхэн маань энэ хоёр гэр бүлийн талаар юу гэж бодож гин? Аль гэр бүлт нь таад байхыг илүүд үзэх байсан бэ? Доор комент сект бичээрэй. За тэгээ guys миний Instagram аккаунтыг дагаарай. Би Instagram дээр ингээд киноны талаар рилүүд оруулъя гэж бодож байгаа. Яг бол би өөр амар кино үздэг, киноны айгуу дуртай. Тэгээд хүн яг мэддэг юмараа л рил хийсэн дээр юм байна гэж би бодсон. За тэгээд манайхаа өдрийг сайхан өнгөрүүлээд ажил амьдралдаа нэмжилт хүсье. Тэгээд хэдүүлээ сайхан 101 өнгөрөөцгөх болно. Дараагийнхаа ихнэрийн солилцоо нэвтрүүлгийг бас маш удахгүй оруулах болно. За тэгээд баяртай.